сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Энэ удаагийн бичлэгээр би одоо reaction бичлэг хийх гэж байна. YouTube дээр хамгийн гэсэн бичлэгээ сонгоод хүн бүр нэг бичлэг сонгоод тэгээ тэрийг бүгдээрээ үзээд тэгээ reaction гаргах болно. Тэгээ тэрнийхээ дараалал ярилццгаая. Мэдээж хэрвээ тийм аймхай эсвэл бага насны хүүхдүүд байх юм бол энэ бичлэгийг битгий үзээрэй. Ягаад гэвэл аим шим гарч магадгүй. Тийм учраас аав ээжийн сайн хараарай. Тэгээ бас би энэ дүүгийнхаа энэ тоглоомыг барьсан байна. Айх юм бол гээд. За бичлэгээ үзцгээе. Миний хамгийн бичлэг бол аимшигын бичлэг. Тэгээд энэ аимшигын бичлэгийг би өөрөө сайн хараагүй, зүгээр галс сонгоцсон. Яа гэвэл үзэхээс айгаад байна. Тэгээд би аимшигын бичлэг үзэх амар дурггүй. Тэгээд бүр зүгээр л чочих амар дурггүй. Гэтэ чочвол бол амар эвгүүлждэг болохоор. Гэтэ миний бичлэгийг үзье. За одоо миний анхны үзэх бичлэг бол заяагийн бичлэг байна. Тэгээд би аимшигын одоо юм үзэж байгаа болохоор орой хийж байна. Манай энэ одоо 10 болчихно. За заяагийн бичлэг үзцгээе. 1 2 3. Бүр ингэ дуугийн чангалчуул бүр амар цочно гэдэг баг сонсож байгаа шүү дээ. Уг нь бол дэлгэцийн туруулж. Яна Чивчтэй үзэж болохоор бүр амар сагдаад байна. жоохон хар бараанд бичлэг байсан. Йоо. Гэрэл ундарчлаа. Миний битээд ихтэй ингээд гэрлэн унтарсан чинь ингээд 2 секундын дараа. Йоо. Би ингээм аимшиг үзэх рүү найхаар ингэж хий тагалждаг байхгүй юу? Тэгээд энэ ч болох ингэж зэвчтэй болохоор би тагалж байхгүй байхгүй. өдрө гарч таан дээр. Авчлаа шүү. Юу яриад байгаа юм? Йоо тэний юм бэ. Зөвлөлтэй чи. Гайгүй байна. Яхтами. Тэмдэнлээ. Өөрийнхөө сүдэр юм уу? Тэгээд нэг чивч авч идэх үү? Өдгөө баавчлаа. Юм босоо зүгээр гилаас чулт юм баг. Йоо. Юм байлаа гэж бодлоо. Why? Oh my god. Гэрт нэг хүн байгаад байгаа мó зүгээр л сүдэр байгаад байгаа юм. Аимшиг үзэхээр ингээд инээд төрд. Тэгээд тэрийг юм шиг очтیں۔ Зүгээр л орондоо ороод хөвтөөч. Oh my god. Гараад Oh my ирлээ. God. Йоо. Эрэхтэн болсон уу? Түрүү урт төстэй эрэхтэн байсан шүү дээ. Одоо сахалтай эрэхтэн болсон. Балер ундуртсан. Йоо. Oh my god. Сүдэр ах хаалгаад хүрчээд байгаа. Юу дуурайд байгаа юм? Тийм байшин доор нь эсвэл оршуулга гэсэн даа. Ингээд тусцсан. 5 хүний сүнс гарч ирээ. Сүнс юм уу, сүдэр юм уу? Гэхдээ сони тэ. Эсвэл зарим юу яадаг гэсэн штэ. Нөгөө нэг оршуулганы дээр ч юм уу эсвэл ингээд тийм оршуулганы дээр мэл байшин барьчихлаар дараа нэг иймэрхүү юм тохиолдод идэг гэсэн мэт нэг тийм Монгол төрөл тийм байдаг штэ. Ингээд нэг юм дээр имжлэгнүүд тийм өгүүлэн дээр төрөл тийм гардаг штэ. Үнэн үгүйг нь мэдэхгүй л дээ. Зүг тэгж сонссон. Тэгээ нөгөө нэг
оршуулганд барьчих юм бол тэр нөгөө нэг тэр өгсөн үн ингээд газраа харамлаач гэдэг юм уу гэдэг тийм хорогдож морогдоод нөгөө үнийг ингэж мангуучлагдаг гэж сонсч байсан шүү дээ. Тийм байж магадгүй эсвэл тэр талаар байж магадгүй юм байна. Oh my god. Дуусчлаа. Яа. Техник бичлэг басна. Ингээд нэг юм чимээгүйс гардаг шүү дээ. Угаас ингээд аим шиг кинод чинь дандаа хүний сэтгэл зүгээр тогтоод ингээд бүр ингээд эцсийн мөч хүртэл ингээд чимээгүй юу болох гэдэг юм битгдэггүй. Би яагаад энэ бичлэгийг сонгосон бэ гэхлээр ингээд Монголд ч тэр хаанч тэр ингээд өөр газар явж байхдаа зүгээр яг иймэрхүү зүйлийг бодоод яг нэг түрүүний хэлсэн шиг хүний хэлсэн үгийг яг жоох эргцүүлэлт явж байхад гэмгүй шүү гэдэг талаар би тэгж бодож юм бичлэг сонссон байхгүй. Тэгээд энэ бол Монголд ийм газрууд их ерөн зөндөө байдаг юм шиг байсан. Тэгээд яг ийм ганц гэрч биш зүгээр өөр тийм яг тийм сонин дээр хүмүүсийн яриад байдаг тийм юмнууд байдаг шүү дээ. Тийм юмнууд нь амар үнэн юм бас байт юм шиг санагдаад тэгээд ерөн жоохон иймэрхүү юм сонсоод тэгээд яг өөрөөсөө явж мохоор бол болохгүй зүйлийг нь мэдж аваад тэгээд жоохон болгоомжтой яваарай л гэж хүсье. Захи. Би ингээд бичлэг сонгосон. Аудио зохиол үзүүлж байна. Говийн зэрэглээ киноны жүжигчдэд тохиолдсон гэхээ чөтгөр шулмын хорлол. Ийм чөтгөр шулмтай би амар дург. Чөтгөр шулмын хорлол. Талын монголчуудын амьдралд тохиолддог таагүй зүйлсийн тухай олон яриа домог байдаг ч ихэнх нь талын ганц гэр буюу айлын тухай байх нь сонирхол татдаг. Энд өгүүлэгдэх болсон явдлыг нэсгэгч хурандаа Даржийн Баатар ярьсан болно. Эхлээд олон түмний сайн мэдих нэгэн тохиолдлыг өгүүлье. Тэр бол говийн зэрэглээ киноны жүжигчдэд тохиолдсон гэхээ чөтгөр шулмын хорлол юм. талынч ойлгохгүй. Тухайн киноны зарим зургийг Дундгов аймгийн нутагт авчээ. Зуны дэлгэр цаг байсан тул зураг авалтаа зугаатай цэнгэлтэй байсан нь мэдээж. Амрахтаа амарч айрагдсан шигээ байж. Нэг өдөр багийн чөлөө, сумын чөлөө баг шиг баяр тохиож. Киноныхын ч амарсан байна. Цаадлын дууны өөр юу юм бэ? Анжилах нь анчилж, айрагдах нь айрагдж, аригдах нь аригдсан юм байх. Талдал тийшээ таран онцгоож. Жүжигч нь дорж самбуу тэргүүтээ жүжигчид их газрын чулуу химээх байгалийн сайхан зогцсон үзэсгэлэнт газар үзэхээр явцгааж. Баярлал тохиолсон хойно хорхог боодог балгах дарвих юм гаралгүй л яах вэ? Энгис хийгээд давхиж өдөлөө зэрэм талын дунд ганц гэр цайвалзан харагдсан байна. Талын зүйлс алган дээр мэд харагддаг болохоор юу гэж андуурах вэ? Зангаа дайлж цай уухаар зам хазаасан нь ойлгомжтой. Яваад очвол хонь малын хотхүү юм гин. Малгүй айл бас байдгаа химэлцээд бууж. Гэрээс нэгэн ир гарч ирээд гар цагаан дуугүй орохыг догсон гэдэг. Гэртээ ороод ирэмбэрээ суувал говийн байдгил нэг бор хүүхэн халуун цай самарч зогсож. Гар халуун цай яаж ундаа гисэн шүү юм бодоцгож суутал цайж болж хөмбөрт аяглан барьсан байна. Ёсыг бодон авч амсвал саяхан тогоондоо дэргэж байсан халуун цай цэлхүүтэн болчихсон байж. Дуршлаггүй залуу хүмүүс авсан учраас уучгаад ямар сони юм бэ гэж дотроо бодоцгоон гараад давхицгааж. Машиндаа суугаад элдвийг ярин болсон өвдлийг гайхан хөөрөлдөх зур. Ард сууж явсан жүжигчин талигаач оюун цэцэг "Хөөе, нөгөө айл алга болчихож" гэж Хичээлөвчнөр. эргээд хартал үнэхээр харагдсангүй. Бид холдоогүй. Тэгээд ч талын аль хайчих хүлээгээд буцаж давхин хаагаад олдоогүй юм гинлээ. Тэгээд хэрэг бишсэнийг мэдээд их газрын чулуугаж орхин будсан бөгөөд хамаагүй юм ярьж цуударааж болдоггүй байсан учраас тэгсхийгээд хүссэн ч эсхүссэн ч мартахаас аргагүй болж. Киноны зураг авалт дуусч жүжигчид хотдоо ирээд бүгд ижил өвчнөр дуун цуун нас барсныг одоо ч ярьдаг шүү дээ. Ингэж манай 2 жил утавьяастан болохоор дээр 2 жүжигчин хийж бүдээх эд насандаа хорвоог орхисон түүхтэй. Дүүнтэй тун төсөөтэй зүйл нэсгэгч хурандаа Дэ Баатарт 80-ад оны ихэр тохиосон байгаа юм. Ээлжийн амралтаа аваад 2 нөхрийн хамт тарвагчлахаар тарваны орон болох Дундговын үл олдохын талыг зоржээ.
Тарвахч ёстой шороо шиг божигнож байж. Хорой давигдсан болохоор хэдийгч намансан болно. Ягтэй бас зөвшөөрөл авдаг байсан тул гэрээ байгуулан 100 тарваны ан хийхээр очиод бараг 3 хоногт л амжуулчихсан юм байх. Пүүх 100 тарваа. Ийм олон тарвахтай газар сонирхолгүй юм байна. Нэгэнт ажлаа амжуулсан юм чинь өнөөдөр амраад буцъя да. Хотод очиод загасчлаа. Гэж ярилцаад амрах болж. Энд ирснийг их газрын чулуу үзчихэд харийг илцээд гараад өгчээ. Тэр үеийн шааха хэмээх хажуудаа судалтай хос мотоциклээр хөл залгасан улс газар товжилсхийгээд давхижээ. Хөөе, тэнд ганц гэр байна гэсэн байна. Бүгдээрээ сонныг нь гайхаад давхиад хүрсэн байна. Бас л малхаар байх шинжгүй. Нохож үгүй байсанд арай туршлагатай ахмад юм үзсэн хүн тол хурандаа Баатар баггүй хар авчээ. Гэрээс ганган цагаан хүүхэн гарч ирсэн бүр алмаар болж орхиж. Хоёр найз нь арай залуу тул хүүхнийг нэлийн сониож орхиж буунж ажиглагдчихэ. Байдал бишдсэн ч барьцаалдахгүй кичийн хоёр нөхрөө гинтвхий гэхдээ арга сүвжлэхийг оролдон дотроо боловсруулан суужээ. Тогоон дээрх цайна тэдэн зориулж чансан мэд дэвэрж буцалж байсан аж. Гэрийн эзэн бололтой нөхөр дуу шуужгүй суух бөгөөд яриа хөрөж өдөг шинж алга харагджээ. Бүсгүй цай айгалангуудаа хэрэг биштгэхийг гадарлсан Дэ Баатар. За энэ хараа халуунд буцлам халуун цайгаар яах вэ? Болсон эдийн дамуур гэдэг. Гээд цайнд нь хурууга дүрээд дугандаа хүргэн босохдоо тэгнэ тэр гэж боджээ. Хурууга дүртэл өнөх буцлам халуун цайн зэлхүүтэн болжгсон байж. Их газрын чулуу хэр холыг лавлгал гэрийн эзэн гараар урагш төгсөн аж. Хоёр нөхөр нь гайхасхийн дагаж гарчээ. Гаргар яв түр яв. Урандаа харцгаан дуугүй мотоцикл асгаад хөдөлсөнд нөхөд нь дагсан байна. Яв бүгдээр яваач. Тун холдоогүй байтал нэг нөхөр нь урандаа нөгөө айл алга болчихж гэж. Одоо бүгдээр өгөн бас. Юу айл? Ямар ч айл байгаагүй шүү дээ. Гэвэл яагаад сая бидний буусан айл алга байна шүү гэсэн байна. Доогүйхэн давхиж нэггүй даваад зогсон хоёр нөхөртөө болсон юмлын тухай ярьжээ. Би нэлээд том юмнаас аллаа. Миний нэг сайн танил говийн анчин бий. Тэр талд ганц гэр байвал бууж мордохдоо болгоомжтой бай. Сэжигтэй санагдвал эдийн унданд нь хамаагүй хурж болохгүй гэж загсныг ашгүй саналаа. Бүр айлгаач. Би ч дөхөж очиод харавсан юм. Та хоёрыг айж цочих байх гэд элдвийг хэлээгүй. Харин яаж угаад юм идүүлж болголгүй гардаг билээ л гэж бодлоо. Азар ахмад нь би байсанд надад төрүүлж цайварлаа. Биднийг очиход нохоо хуцаагүй, малын хашаа хэвтэр байгаагүй. Ямар ухаантай. Тэгээд ч талын ганц айлд тэр бүр ганган хэн зэргүүхэн байх учиргүй. Хоёр үеийн тахтай. Тиймээс та хоёрыг авч гарлаа. Та хоёрын нүд хүүгэнд унаад байсныг ч анзаарч л суулаа. Очмын иймэрхүү юм сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Худал үнэн гэхдээ гол нь биш. Үний ярьсан гинснийг эргэцүүлж явахд гэмгүй. Тэр цайнаас амссан бол өнгөрөхгүй юу? Манай баруун монголчуудад нэг сайхан заншил байдаг юм. Мэдж байхад илүүдэхгүй. Харамж яхэр идэ унд муутай айл таарвала ангаж цангаж явсан ч ам хүрдэггүй. Одоо цайных нь хөлсөнд нь хурууга дүрээд духандаа хүргэн болсон идэн дам хүрлээ гэжгээд явахд л Болсон идэн дам хүрлээ. цай үндэстэй айл мундахгүй таарч шүү дээ. Йоо ямар юу юм бэ? Тэгээд Яг бүр ингэж аим бүр шимтэж юм сонсож байгаа юм байна. Үнэхээр боо. Тэн дээр нэг ингэж тэгтээ сони юм те. Тэр яг тийм ийм байдаг байхгүй те. Яг юм болсон гэхлээр тэр яг тийм манай өөр хэлдэг юм жүжигчд ингээд нэг говийн чиглэлийг кино их гээд явуулсан жүжигчд ихэнх нь өнгөрсөн гэдэг. Тэг энэ яг болсон явдал байгаа байхгүй. Тэгэхээр жоохон болгоомжтой хөтлөх юмгүй л. Энэ бол so creepy. яахан чи ийм шлиг үзүүлж байгаа юм бэ? Гэтэ яг мэдхэд гэмүүлтэй юм юм. Гэтэ одоо Монголд очихоор айлд орохоор айгаад унах юм биш. Бас юу болох юм бэ? За нэг юм авч сурлаа яваарчсан. Би яг хоо энийг ингээд өмнө ингээд сонсчихсан болохоор тэгэл
Аанд зугаас тэр юм байна гэх нэг амар уусаа ингэ сонсчихсан болохоор тэгээд миний монгол хэлний тийм сайн биш болохоор би бас ингэ талын ойлгосонгүй намайг уучлаарай баска. Гэхдээ энийг яг уу ингээд орой найзтайгаа тэгэл гадаа мадаа суугаад ингээд яриул эсвэл сонсвол илүү амар бах. Одоо болохоор надад нэг амар санагдаагүй. Окей. Next one. За 3 дахь минийх байна. За би Laundroman гэж нэг бичлэг сонгосон. Би болохоор яагаад энэ бичлэг сонгосон бэ гэхээр би ингээд аимшиг бичлэг ингээд хайжсан хгүй юу. Тэгээд би өөрөө аимшиг юм амар их үздэг болохоор ингээд нэг хурдан айдгүй. Тиймээс ингээд амар олон бичлэг зүгээр ингээд хайж байгаа мөртөл би бас өөр ингээд бүрүү үзмэйг авахгүй яад л ингээд өөрөө бүр үзчихээр одоо ингээд үзмэл миний reaction гоё биш бах гээд тэг би яг энэ бичлэгийг харчаад тэгээд утсан дээр ингээд гүлгээд ингээд тайлталд ингээд хэсэг үзээд тэгээд за амар юм байна гээд тэгээд зүгээр сонгоцсон. Тиймээс амар бах гэж найдаж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа одоо үзцгээе. Аим шиг мараараас нүдэс чинь бас амар юу ингэж халууцдаг юм байна. Йой. Битэн ингэж гинт юм дурхай тайлт. Нэг өдөр ийм их цочод өнөө шөнө л хаар дарж цөөдлөн. Ийм гоё юм дургүй би ингэ өдөд юм дургүй. Зомби цусарагч морогч тий. Тэр чинь ингэ гаранд баригдана ингэ үзэгдэн амархгүй гэж удаа хийж. Юу вэ? Би хармааргүй. Түнцээ нэг амтны гар шиг харагдсан, нэг сармагчингийн гар шиг. Хөл. Ээж шүү. Бис хизээж амьдралаа ийм За одоо гинт ганц юм байна. Sorry гэж чадахгүй. Sorry. Ямар тийм Хөл явчих шүү. Тэр хаасан тэр хөл яг тэр бичлэгсээ төгссөн чинь ингээд хөл ингээд энэ юу хаалганы юм хар биш. Тэр юу угаасганы машин дээр ингээд хөл ингээд эргээд ингээд явчихлаа. Тэ хүний ингээд юу нүцгэн хөл ингээд угаасганы машин дээр ингээд тойроод ингээд явчихлаа шүү дээ. Гэтэ утга ч нь бол ойлгосонгүй. За миний бичлэг ингээд дуслаа.
Гоё бичлэг байлаа нэрээ. Зүгээр хайлталт ингээд нэг секунд дээр ингээд үзэл сонгоцсон болохоор яг ямар хөө бичлэг байсныг мэдээгүй. Гэхдээ надад л таалагдлаа. Өөрийнхөө бичлэгээс айлаа. Тиймээс 5 оноос нэг 4 өглөө амар их чочоолоо тэгээд дуун бас ингээ амар түн гэл ямар тийм туудаас болохоор тэгээд намайг л айлгаж чадлаа. Яа, би яаж унтах юм бэ? Ямар азар ах юм дээрсэн. Тэгвэл ингээл ганцаарсан бол гэртээ унч чадахгүй юм. Яа. Тэгэхэд би бичлэг үз чадахгүй нэ. За миний бичлэг би бичлэг зүгээр YouTube-ээс зүгээр хайж аваад зүгээр аимшиг бичлэг гэж хайсан чинь тэгэл гараад ирсэн. 4 дахь бичлэгээ үзцгээе. 4 дахь бичлэг төвшөөгийн бичлэг байна. За үзье. 1 2 3. Welcome to. Ой дуутай л юм байна юусэн. Энэ нэг кино биш зүгээр л нэг аимшиг бичлэгнүүд юм шүү. Дөрмөж чуурвал шүү. Тэнд нэр ингээ удаа ингээ зүгээр чимээг хүн байж. Оо би пастлаач. Агуу юу. Зүгээр хааста хотлаагаасаа. Танай клаунаас айдгүй. Би харсан уу? Би яахгүй байна гэж. Энэ дээр ичсэн. Би нэг клаунаас их айдгүй. Мутант. Надад тэнэг харагдаад байна. Мутаныг хатсан ш. Хотлоос аим шиг юм болох. Хотлоос аим шиг болох. Санагт. Хөвгөлтэй бэ. Аа зин юм. Заарс. Заа юм би. Йоо. Энэ бичлэгийг Instagram дээр харж ирсэн юм байна. Энээс хайхгүй. Йоо. Дүүсэнд Жохо инээдмийн юм шиг гэхгүй юу? тийм яхас залах чинь юу? Тэгж хэлж Яа би байгаа. могонд амар дүү би могоноос амар айдаг. Нөө битэл могоо ингэж Жинхэнэ байгаа юм уу? байлахаараа хөөцөн. Би цаана. Тийм. Биш намайг сонсоод гайхаж байгаа хта. Энэ зүгээр л ингээд анхаарал шал өөр юм лээ болготлоо. Юм өсрөх юм хата над руу. Яагаад дуурд юм бэ? Бисээ бүр тоглоомд орцсон юм шүү. Юу л их зэ. Энийг Бичлэг бол хүн болгон мэдж байгаа л гоо. Бүр бага жоохон баг нэгөр өвөөгөө ялгач жоохон бахта. явдаг байсан. Тэр үед хөөрхөн айлгадаг байсан. Син. Клоун. Clown.
сайл би ингээд Тэгтээ ногж байгаа. Харамбарг байна уу? Маш үзсэнгүү. Зөвхөн зүрхээ зүг гэдэг бас болчихдог. Йоо, тийм л үгтэй. Энэ ингээд өөр ингээд эдэн засгийн бичлэг үүсгэсэн ингээд амар хүний ингээд сэтгэл зүгээр тоглоод байхгүй гинт ингээд зүгээр ингээд хайж байгаа юм байж байгаа бүү гэж айлгал. Яа jump scare видео байла. Тэг ба зүгээр ингээл баахан jump scare ингээл араасаа ингээл тавьсан. Тэг заримуд нь намайг чөчөөж чадлаа. Заримуд нь болохоор зүгээр юу гэмээр. Гэтэ яг хөөхөн байла. Одоо миний бичлэгийг үзэж байна. Би энэ бичлэгээ ингээд яг бүтэн дээр нь бол үзээгүй ингээд гүйлгээд үзсэн. Тэгээд ягаад энэ бичлэгийг юу сонгосон бэ гэхээр яг миний үзсэн хэсгүүдээс ингээд харахад энэ бол гэхдээ амин гол нь нөгөө нэг Google-тэй киноны анимашн аим шиг кино ахгүй юу. Тэгээд ер нь хүн бол хаяг тандаа киног ингээд аим шиг киногоор үздэг. Тэгээс Google-тэй киног ингээд аим шиг киногоор үзүүлсэн. Сонирн байх болов уу гэж сонгосон. Тэгээс дээрэс нь энэ дээр ингээд нэг жоохон охин гарч байгаа. Ингээд нэг өөрийнхөө ноутбукн дээр ингээд аим шиг юм үзсэн орой унтахаас өмнө. Тэгээд тэгсэн чинь тэрнээсээ болоод айгаад тэгээд аав ээж хоёр нь ингээд халт хэлсэн чи тэрийг ингээд амар мангас суулгаж хараад ингээд нөгөө нэг сэтгэн бодох ингээд юм нэг аяг хөгжөөд тэгээд хүүхд ингээд амар айдастай болчих жоохгүй. Тэгээс нэг талаараа бас ингээд бага насны хүүхдүүдийг аим шиг юм насанд нь тохироогүй юм үзүүлэх юм бол бас сэтгэлийн дарамт юм тийм чочролд оруулж магадгүй гэсэн байдлаар энийг сонгосон. Эсвэл нөгөө талаас бас ингээд нэг ээж аав ч юм уу ингээд маргалтаад ингээд жоохон ингээд төр тарах юм бол хүүхдүүд яаж үд тийм амар мангас шиг харагдах юм байна гэж би бодсон байхгүй. За тэгээд энэ Google-тэй аим шиг киногоо үзцгээе. Horror гэсэн short film. Animation short film. Ямар хэлээр вэ? Ямар хэлээр юм бол Google-тэй киногоор аим шиг кино бараг анх удаа үзэж байгаа шүү байна. Баах нөгөө тэр нэг Японы нэг Google-тэй дүүсэн шүү дээ ингээд амар том муур ингээд нисдэг юм. Тэнгэрт нисдэг автобус дээр навтан байдаг. Тэрнээс амар айд үс тэр Google-тэнээс. Энэ бол аим шиг Google-тэй биш л дээ. Тиймэрхүү Google-тэнээс амар айд үс. Энийг л хүүхдүүд үз. Хүүхдүүд кино. Аим шиг зураг. Дэлгэц рүү орно. Жохо охиндоо ийм юм үзүүлдэг яа. Яагаад тийм хүн үзүүлдэг? 12 цаг боллоо. 12 болох ч юм. Ямар ээж гэдэг байна. Энэ яг нэг юм ингэ шил зүгүүд ингэ тоглоом тоглох тиймэрхүү мэдрэмж төрүүлж яг охины хөдөлгөөнөөр заавалж ийм үед ингээ гэрэл мэлэн гацаж мацаад цэцлэхэн ингээ дагалт гажигтай болчтой. Юу вэ? Ээж нь юм уу?
Аав чинь муудал задах шиг юм тий. Яна энэ хүүхдийн зүрхний цохилтон сонсогдоод байна шүү дээ. Энийг бага насны хүүхэд үлж болохгүй. Ээж аав нь хоёулаа нэг юм Юу юм бэ энэ одоо? Яг зөв орлуугаал гүгстэй байхгүй юу? Орлуугаал гүг. Түр хаймар зүчиж юу. энэ хүн баг бүтэд байгаа шүү. Дүүж тоглоом ингээд. Тасан гарч байна шүү. Ингээд дуусна. За шүү шогийн хэмжлэг тийм зүрх зөксөн юм шиг. Тийм айхтар амар биш үү лээ. Ингээд бас амар л тийм киноос тутахгүй юм. Зүгээр зохиомжлох те. Тэрнээс шүү яг тийм зөрсөн санаа манаа байхгүй хаа гэж би бодож байна. Шани. За бичлэг нэг иймэрхүү байлаа. Гэтэ энэ бол бас амар бичлэг аа. Яг гоо зочхоор л юм байна. Би бол зочлоо шүү дээ. Нийлээд 2 зочсон баг. Энэ бичлэгэнд баг би нэг 5 оноос 4-ийг өгнө. Бас амар Яг нэг жоохон VR ингэ шигээс болохоор жоохон аимшиг. Гэтэ нэг намайг айлгаж чадсангүй. Тэгээд тиймээс би 5 оноос нэг 2-ыг өглөө. За тэгээд манаас сүүлийн бичлэг байлаа. Үзэн баярлаа. Өөр амар тийм гинтийн тийм айлгалтууд байлаа тийм. Тав хүн ч сайн гоё тийм юу байсан бах. Сонирхолтой байсан бах. Тэгээд дараа жимчлэр уулзцгаая. Баяртай. Та нар айсан уу? За ингээд манай бичлэг дуслаа. Тэгээ та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ та нар айсан байх гэж найдаж байна. Тэгээд иймэрхүү бичлэг хуваалцсантай аюух таатай байна. Анх удаа ийм бичлэгэн дээр ингээд реакшн бичлэг хийгээд ингээд үзэж байна. Аюу гой сонирхолтой байд юм байна. Тэгээд бас амар их айлаа. Сүүлдээ бүхүүлсэн бас гарчлаа. За тэгээ манай бичлэгийг хэрвээ таалагдсан бол subscribe дараад гоё бүгдээрээ гоё дэмжиж өгөөрэй. Баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя. Баяртай. Тэгээ бас сая бичлэг дундаа ингээд амар айж ухаан ярьсан болов уучлаарай. Яг бол хүн ингээд аим шиг мэдж байгаа учраас ингээд чанга ярьж чаддгүй юм байна. Би л ингээд аим шиг мэдсгэр ингээд бүр ингээд шивнж яриад их бүр ингэж яриадсэн байна. Тэгээ сая анзаарсан чи амар айж ухаан ярьсан юм шиг байна. Тэгээд сайн сонсохдохгүй бол уучлаарай.